Бичээж Эстенүн Эрлийн зохины дуйл 1-р бүлгийн 9-р хэсэг. Наташагийн хайртай өвөө нь халахын голын дайнд оролцож явсан дайчин эр байжээ. Нэгэн томоохон тулааны үеэр хүчтэй дэлбэрэлтэнд өртөн бөмбөгний хэлтэрхийн чарахтан ухаангүй шахам хэвтэж хоцорсон гэдэг. Дайны талбар тэр жигтээ удаа мананд дарагдаж амьд хүнж байна уу үгүй юу гэмээр аимшигтай дүр зураг үргэлжилж байхад бас л хүнд шархадсан 2 монгол цэрэг түүнтэй таарчээ. Өөртөө арай ядан хөл дээрээ тогтож байсан атлаа тэд Орос цэргийг орхиод явсангүй. Нэг нь үүр чадрахаараа нөгөөдөө шилжүүлнэ. Нөгөө нь хэсэг үрээд дахиад ээлжлэнэ. Ингэсээр хэдэн 10 км зам туулж эцэст нь хээрийн имлэгт хүргэж өгсөн аж. Гэтэл өвөө нь маш их цус алдсан байжээ. Эмч нар тохирох бүлгийн цус хайд сандарсан ч олдсонгүй. Тэгэхэд түүний амийг аварч авчирсан нөгөө 2 монгол цэрэг өөрсдийн цусыг өгсөн гэдэг. Өөртөө ч хүнд чарахтай байсан атал амьд үлд хэсэг нь тодорхойгүй байсан атлаа тэд эргэлзээгүй. Өвөө минь энэ тухай ярих бүртээ нүд нь чигддэг байсан юм. Монгол хүн гэдэг сайхан сэтгэлтэй ард түмэн. Би амьд яваа минь тэр хоёрын лач гэж хэлдэг байлаа. Дайн дуусны дараа өвөө бүрэн эдгэрч нутаг уцжээ. Түүнийг эхнэр нь 10 настай хүү 5 настай охинтойгоо тосон уулзсан гэдэг. Тэр өдрийг өвөө минь насан туршдаа хамгийн аз жаргалтай мөч байсан гэж ярьдаг байв. Хэрвээ тэр 2 монгол цэрэг байгаагүй бол эхнэрээ дахин тэврэхгүй байсан. Хүүгийнхээ толгойг илэхгүй байсан. Охиныхоо инээмсэглэлийг харахгүй байсан. Бүх амьдрал нь монгол хүмүүсийн өгөөмөр сэтгэл дээр тогтож үлдсэн юм. Өвөө минь урт удаа насалсан. Хүүхдүүдээ өсгөж, ач зээ нараа тойруулан суулгаж, хөгшөрсөн хойноо хүртэл халахын голын тухай тэр 2 үл таних монгол цэргийн тухай ярьсаар байлаа. Намайг бүр бага байхаас л монгол хүн таарвал чадхаараа тусалж бай. Бэ тэдэнд өөртөө хүн гэж захина. Заримдаа бүр чи монгол хүнтэй соовол өвөөдөө хамгийн сайхан бэлэг өгнө шүү гэж хошигнон гуйна. Харин би нэг настайдаа аав ээжигээ дагаад Монголд ирж 18 жил тэнд амьдарсан юм. Монгол хэл сурсан. Монгол хүмүүсийн дунд өссөн. Дараа нь анагаахын дээд сургууль сурахаар нутаг уцахад өвөө минь ихэд гомдож байсан. Хайр сэтгэлийг хүчээр би болгодгүй юм да гэж инээмсэглэн хэлээд өнгөрсөн ч Монголоос явсанд минь сэтгэл дотроо харамссан хэвээр үлдсэн. Би хожим нэгэн цагдаа залуутай гэр бүл болж охинтой болсон. Аз жаргалтай амьдарч байлаа. Гэтэл нөхөр минь дээрэмчдийн гарт амиа алдсан юм. Тэр үед нөхрийн минь дотны найз сэргээ цагдаагийн ажлаасаа гараад удаагүй байсан бөгөөд дээрмийн бүлэг толгойлож эхэлсэн байв. Би хүртэл түүнийг сэжиглэж байсан. Учир нь тэр надад сэтгэлтэй гэдгээ нууж чаддаггүй хүн байлаа. Гэвч удалгүй жинхэнэ алуурчин нь олдож эргэлзээ тайлагдсан юм. Нөхрөө алдсны дараа би том хотод эмчээр ажиллаж байгаад өвөөгийн минь бие муутахад энэ тосгонд ирсэн. Өвөөгөө асарч эмнэлэгт ажиллаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Хэдхэн сар өмнө өвөө минь хорвоог орхисон. Насан эцлэхийнхээ өмнө ч миний гарыг атхан монгол хүн таарвал туслаж байгаарэ. Би тэдэнд амнасаа л өөртөө хүн шүү гэж шивнэсэн юм. Харин өнөөдөр сэргээгийн хүмүүст дээрэмдүүлж шархадсан та хоёр миний өмнө байна. Яг л олон жилийн өмнө өвөөгийн минь амийг аварсан тэр 2 үл таних монгол цэрэг шиг. Зарим өр мөнгөөр төлөгддгүй байна. Хүний сайхан сэтгэлийн өр үе дамжин үргэлжилдэг ажээ. Наташа ийн хэлээд хэсэг дууг болов. Төвний харц цонхны цан зогсох 2 машиныг биш. Хэдэн 10 жилийн өмнөх халахын голын утаа санагдуулсан тал руу ширтэж буй мэт алсад төөрч байлаа. 7 хоногийн турш сайтар эмчилүүлсний эцэст тулгайгийн гар бараг бүрэн эдгэрчээ.
Харин Бадрахын хөлний шарх төдийлөн анихгүй алхах бүрт нь өвдөлт өгсөөр байсан ч маш их ярах залуусыг анзаарсан Наташа толгоос ихсрэн ийм байдалтай явж хоол замд гарч болохгүй. Баруун хөл байсан бол өөр хэрэг. Дахиад хэд хоног эмчлүүлэх хэрэгтэй. Түүнээс гадны хүмүүсийг эмнэлэгт удаан хэвтүүллээ гэж хэл ам гараад эхэллээ. Хэрвээ та хоёр дургуутсахгүй бол манад очиж хэд хоноорой гэв. Тулгаа Бадрах руу хараад нээрээ тэгье. Наад хөл чинь хэд алхаад л сэтэрч гэж мэднэ. Эмчи үгийг даая гэхэд Бадрах ч аргагүйд нь толгой дахив. Тэр орой Наташагийн гэрт очиход тэднийг 18 настай охин нь инээмсэглэн ухтан авлаа. Өндөр нуруутай, дөлгөөн харцтай тэр охиныг ойлгоо гэдэг ажээ. Ширээ засан халуун холоор зочдод айлах нь Монголд өнгөрүүлсэн он жилүүдийнх нь нөлөөж байж мэдхээр санагдана. Оройн дөрвөлээ ширээ торин сууж архи ундаглан шүн дөл болтол хууч хөөрөв. Тулгаа угийн яриасаг сэргэлэн нэгэн Чехэд сурч ажиллаж байхдаа олон үндэстний хүмүүстэй нөхөрлөж Европын амьдралын хэв маягийг ч нэлээд үзсэн хүн байлаа. Төвний хөгжилтэй ярианд Наташа үе инээд алдан Бадрах хүртэл хэдэн хоногийн дараа анх удаа сэтгэл нь уужирж байх шиг санагджээ. Харин Наташа Тулгаа хоёрын хооронд үл мэдэг ойлголцол үүссэнийг Бадрах анзаарсангүй. Хоёул амьдралынхаа хүнд үеийг туулж явсан хүмүүс. Нэг нь нөхрөө алдсан бэлэвсэн эмэгтэй, нөгөө нь хүний нутагт үхэлдээ нүүр тулж үтсэн залуу. Тэр шөнө гэрн нам гүн болсон хойно тэд удаан ярилцжээ. Хэл соёл өөрч зовлон гуниг хүнийг ойртуулдаг бололтой. Өнгөрсөн амьдралынхаа тухай, алдсан хүмүүсийнхээ тухай, ирээдүгээс юу хүсдэг тухайгаа ярилцаар хоёр хүний хооронд байсан үл мэдэг зай айжмаар ойртсон байна. Чанцал хэдэн хоног тасалсны эцэст хичээлдээ эргэн явж эхлэв. Төгөлдрийн бэлгэлсэн хүрэм цамцны ачаар урдных шингээ хүмүүсийн харцнаас дугтаж, хувцаа нуух шаардлагагүй болсон ч сэтгэл нэг л хоосон оргино. Гэтэл энэ цамц хүрмийг дүү тулахтаа зориулж авсныг мэдээд улам шаналан би өөрөө мөнгөтэй олно. Өөрийнхөө амьдралыг өөр авч явна гэж бодох боллоо. Хажууд нь урдын адил чимгээ сууж байв. Багаасаа хамт өссөн болохоор биенийхээ гэр орныг андахгүй сайн мэднэ. Нэг жилийн өмнө чимгээг их балдангийнхаас ч дор амьдралтай аль байсныг чанцал мартаагүй. Өвлийн хүүтэнд түлээн өрсгүй шахам хонож, навсгар бор гэрийнх нь хаяа салхинд дэрвэж байдагсан. Дүүнэр нь томдсон, нөхөөстэй хувцастай гүйж, ээж нь хаяа айлаас гурил зээж ирэхийг нь хүртэл чанцал харж л байсан. Гэтэл нэг л мэдхэд тэр айл өөрчлөгдөж эхэлжээ. Яндангаас нь утаа тасархаа болж дүүнэр нь цэвэрхэн хувцастай сургуульд явдаг болов. Ээж нь даралтын имээ таслахгүй уудаг болж оройн хоолны ширээн дээр нь шинхэн махтаа шүлний өнөр сэн хийх нь элбэгшив. Чимгээний тухай хизээч онгирч ярьдаггүй. Харин хаяа хичээлд ирэхдээ дүүдээ шин цүнх авсан тухайгаа ярьж эсвэл хүнс тэмэрчгсэн гэрлүүгээ яарангүйхийг нь чанцал хардаг байлаа. Энэ бүх өөрчлөлт чимгээг шөнөөр ажилд гарч эхэлснээс хойш бий болсон юм. Нэг удаа чимгээ чи хүсвэл дагаад явж болно шүү. Амархан мөнгө олдог ажил байдаг юм гэж хэлж байсан. Тэр үед чанцлын дургу нь хурч би хизээш тийм юм хийхгүй гэж шуудхан хариулж үлээ. Түүнээс хойш чимгээ дахиж энэ тухайн ам нээсэнгүй. Харин өнөөдөр чанцлын бодол өөр болжээ. Тэр өөрийгөө толдон шинэ хүрэм цамцаа удаан харлаа. Угтаавал өөр хүнийх. Ахынхаа авчирсан хувцсанд баярлаж байсан нь хүртэл хулгаан эд болохыг мэдээд гутамшиг болон хувирсан. Төвний бодол өөрийн ирэхгүй чимгээ рүү эргэж ярилцаж үзэхээр шийдлээ. Чимгээ, чи надад нэг юм хэлсэн шүү дээ. Юу илээ? Яагав? Хамт шөнөөр гарыг гэсэн шүү дээ. Чи шийдээ юу? Харин л дээ. Сайн бодсон уу? Тэгээд чи охин биеэрээ байгаа. Би яхаа өнгөрсөн хүн. Үндэ залхаж байна. Энд би хинт хэрэгтэй гэж. Хүүшээ чанцлаа. Чи нөгөө ахыгаа гуй.
Ирчүүд онгой охин дуртай байдаг юм. Хэлж үзсэн. Уурлаж байна лээ. Сайн л юм. Чи ч надаас хавгүй хөөрхөн бас гойлог биетэй. Хэц. Ирчүүд том мом бөхстэй эмэгтэй дуртай байдаг. Юу? Хин тэгээд хэлчих вэ? Анууж ингээд нэг юмч. Нөхөртөө мөртлөө төгөлдөр ахаас салахгүй юм. Яг нойтон хамуу. Үнэхээр гоё ах байна лээ. Эхнэрээ алдаад одоохондоо хэцүү байгаа. Чи итгэлээ бүү алдаа. Харин л дээ. Энэ яриа өнгөрснөөс хойш Чанцал ахаад л төгөлдөрт ойртохыг хичээж эхэллээ. Чалхай хулгайн болоод оюунаа хүчрхийлсэн хэрэгээр бултах аргагүй болсон. Аав нь хэд хоног холуур тэнсний эцэст нэг өдөр ирээд энэ хүүхэнд манайчийн ажил оллоо. Чи очиж хоолцоо хийж өг гэд ээжийг нь дагуулад явчихав. Аз болоход гэгээ охин Чанцалд их сайн. Орой унтахдаа заавал Чанцлыг тэрч унтдаг. Гэгээ охин унтмагц босож орлогоо ордог байсан Чанцал энэ удаа унтагч дүр эсгэн хэвт сэрвэ. Тэрүүхэн зөөрмөлөд суусан төгөлдөр амьсгаад нь дөхөж ирээд сэвхэд л тэврэн оронд нь оруулахад Чанцал хүзүүнээс нь тас тэврээ тавьсангүй. Гараа тавьчих ах нь. Аха, та ганцхан удаа намайг сонсооч. Юу? Та миний битгий димимэр. Төгөлдөр гарыг нь хүчлэн тавилаад ууртаяа бовдонсаар орлууга явчихав. Ээжиж бас гомдсон Чанцал маргаашнаас эхлэн гудамд гарахаар эрс шиdən нулимсаа залгин үүр цайлгажээ. Хуучны боловч тоглох хоёр өрөө байранд ануужин төвхнөөд удаагүй байлаа. Аав ээж нь ганц охиноо хүний хаалга сахиулж орхихыг хүсээгүй тул хадгалж хуримтлуулсан хэдээ шавхан байж энэ байрыг авч өгчээ. Ханны цаас нь энд тэндээ хууларч шалан гიშгэх бүртээ үлээлэг дуурах авч цонхны тавцан дээр жижигхэн цэцэг галтгооны эмх цэгцтэй сав суулга ээжийнх нь авчирч өгсөн хөшиг зэрэг нь энэ байрыг дулаахан амьд мэд болгож байв. Нөхөртөө зодуулсан тэр шөнийн маргааш ануужин салах хөргөдлөө өгсөн юм. Хайр гэж итгэж насан туршдаа түшгэлнэ гэж бодож явсан хүнээсээ айдас олсноо хүлээн зөвшөөрөх нь байрнаасаа гарахаас ч илүү хэцүү байжээ. Гэвч тэр буцаж очих тухай бодсонгүй. Өөрийгөө алдсан ч нэр төрөө алдаагүй гэж бодохыг хичээнэ. Ямар ч байсан түүнд ажил нь байгаа. Ангаахын сургуулийн олон шөнө, шалгалтын өмнө нойргүй хоногуд, дадлагын үеийн сандарсан мөчүүд, анхны жижүүр, анхны өвчтөн гэд залуу насных нь хамгийн гэрэлтэй дурсамжууд тэр эмнэлэгтэй холбоотой. Эмч болоод удаагүй ч цагаан халаатаа өмсөх бүртээ өөрийгөө хэрэгтэй хүн гэж мэдэрдэг байлаа. Харин тэр итгэл нь удаан үргэлжилсэнгүй. Нэг өдөр эмнэлгийн дарга өрөөндөө дуудаж ширээн дээрх бичиг цаасыг ийш дээш нь нэмэхлэх зураа нүдрүү нь игцэлж харж чадалгүй. Анууд эмчээ, таныг ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан байна. Би үнэхээр харамсаж байна гэж аяархан хэлжээ. Эхэндээ тэр сонссон зүйлдээ итгэсэнгүй. Түүн шиг залуу эмчид алдаа гаргах хэрэгч байгаагүй. Тэр ажилдаа хайн хандаж үзээгүй. Хинтээж муудалцаагүй. Өвчтнүүдээсээ ч гомдол сонсож байгаагүй. Тэгээд л дээрээс шахалт ирсэн. Гэхүүгийг сонсоод бүхнийг ойлгов. Хадам аав. Хүүгээ өмүүлэхийн тулд бэрийнхээ амьдралыг нураахаар шийдсэн бололтой. Өөрийн гих ном дэвтэр бас бус юмаа тэрэн эмнэлгийн урд коридороор алхаж явснаа цонхны цаан өрнөх их хотын амьдралыг хэсэгхэн ширтэн зогсов. Зөрөн өнгөрөх хүн бүр ануужинг заавал тогтоож хардаг. Анхны оюутан мис тэмцээнд тэргүүн байр эзлэж байсан үзэсгэлэнтэй бүсгүй энэ бүхэнд алертээ дасан дужирсон. Хэдэн хоногийн дотор нөхөр нь гэр бүл нь ажил нь бүгд түүнээс холдож байх шиг. Гэвч хамгийн хачирхалтай нь тэр мөчөд эрднийг биш өөр хүнийг боджээ. Тэр бол төгөлдөр. Тэр жил партизаны сангийн аж ахуйд очиход бараг ганцхан төгөлдөр түүнийг тоогоогүй. Одоо ч ялгаагүй. Сүүлийн үед тэр өөрийгөө зэмлэх болсон.
Яагаад төгөлдрийг байнга бодоод байгаа юм бол яагаад гуниглах бүртээ хамгийн түрүүнд санаанд нь тэр орж ирдэг юм бол энэ хайр мөн үү? Эсвэл түшиглэх хүнээ хайсан цөхрөл үү гэдгийг өөрөө ч мэдэхгүй байлаа. Гэвч нэг зүйл тодорхой. Төгөлдртэй хамт байхад айц төрдөггүй, харин тайвширдаг. Эмнэлгийн гадаах шатан дээр хэсэг суусны эцэст анууж нь цүнхээ тэрэн үндэв. Энэ их хоосрлыг ганцаараа үрхийг хүссэнгүй. Төгөлдртэй уулзмаар санагдаж тэр дорой таксинд суугаад 7 буудлыг зорилоо. Чи яав? Царай зүс чинь хинээс ч илүү халамж цухалзах энэ үгэнд ануужин тэсэлгүй мэлэмрүүлчихв. Игчээ юу болов? Зүгээрээ гэгээ мандажгүй юу? Төгөлдөр ухсгийн түшээд чанцлаа. Миний дуус аваад ир гэж сандрангуй хэлэхэд ануужин улам бүр догдолцов. Яг л партизанд анх мэдэрсэн тэр мэдрэмж. Игчээ ус гэх чанцлын нүдэнд хэмжээлшгүй хорсолбойг анзаарсан ч Төги хоёулаа нэг газар орж жаахан суух уу? Найз нь ажлаасаа халагдчихлаа хэмээн аяархан шивнжээ. 9-р хэсэг төгсөв. Эрлийн зохины дуйл 1-р бүлгийн 10-р хэсэг. Шөнө орой болтол сэрүүн хэвдсэн тулгаа тэсэлгүй бослоо. Чилгэр гоо биетэй ээлдэг зөөлөн айштай Наташа эмч түүний хүсэл сэрлийг асаах болсон. Энэ нь дэндүү бүдүүлэг үйлдэл гэдгийг мэдэгч Наташагийн хандлага харц зүгээргүйг анзаарсан болохоор ийм зоргилжээ. Аз олоход Наташа унтаагүй сэрүүн байснаа тулгааг хармагц яасан бэ? Юу болов гэж шивнэв. Нойр хүрдгүү. Ёо би танд сайн. Сайн аа? Тэгж худал хэлээд яах нь? Таалагдсан гихтэл болно. Тийм ээ, маш их таалагдсан. Наташа хариу хэлэлгүй зайчлан хэвтгэхэд тулгаач уухантаас өвөрлөн шурган ороод хүзүүд нь тэрвэрч шунаглан оцов. Торнон биетэ орос бүсгүй шуугтан гинших хагаад хувцсыг нь тайчхад эсэргүүцсэнгүй. Төд додолгүй орсон эхэллээ. Эр хүний бараа харалгүй удсан Наташа тоолонд байв. Өглөө нь Наташатай хамт эмнэлэг рүү явсан тулгаа угийн гарын дүйтэй техник сэтгэлгээтэй нэгэн тул эвдэрч муудсан тоног төхөөрөмжүүдийг сонирхон үзэж чадах чинээгээр янзалж эхэлсэн нь эмнэлгийн ажилчдын талархлыг хүлээх болов. Хуучирсан ариутгалын төхөөрөмжөөс эхлээд цахилгааны жижиг гэмтэлтэй аппарат хүртэл түүний гарт орон айжмаар ам орж байх шиг. Харин бадрах гэрт Наташагийн охин Ольгагийн асрамжинд үлдэв. Охин ээжийнхээ зөвлөсний дагуу ичингүрэн улаасаар гуйынханд болтыг тайлан ариутгагч дүрхэн цэвэрлэж цэвэр болтоор боож өгөөд эмээг нь уулгаад байж байв. Бүрэг даруухан бадрах эвгүйрхэн би өөрөө хэмээн төгтчин хэлэхэд Ольга догтойхон жумалзан санаа зовлтгүй би ээжих ажилд зөндөө тусалдаг юм гэж ээлдгээр хариулна. Сайн ойлгоогүй ч охины чин сэтгэлийн халамжинд бадрах айжамдаа дасаж зөнд нь орхижээ. Ольга өдөөс хойш хичээлтэй тул гарах бүртээ бадрах руу гараад даллан "Уйдахгүй байж байгаарай. Би удахгүй ирнэ шүү" хэмээн шулгансаар явж хичээл тармагцаа яаран ирдэг байв. Наташа охиноо танихгүй залуутай үлдээсэндээ огтхон ч санаа зовсонгүй. Эхэндээ аавынхаа захиасыг бодон өрөвдөх сэтгэлээр хандсан ч хэдхэн хоногийн дотор бадрахыг таньж эхэлжээ. Нөхрөө алдснаас хойш тэр олон янзын ирчүүдтэй таарч үзсэн. Зарим нь сайхан үгээр хуурч, зарим нь тус хүргэх нэрээр өрн ихэж, зарим нь эмэгтэй хүний ганцаардлыг далимдуулан ойртохыг оролддог байв. Хүнийг танихдаа муугүй Наташа ийм хүмүүсийн үнэн төрхийг харснаас нь бараг л ялгадаг болсон байлаа. Харин бадрах тийм хүн биш. Шархан өвдөж байсан ч бусдад төвөг болохгүй хичээнэ.
боолтой солихтой хүртэл эвгүйрхэн өөрөө хийнэ гэж зүтгэж хийсэн тус бүрийн төлөө талархаж чаддаг. Ойлгогийн хөгжилтэй шулгансан яриаг ичингүүрэн сонсож хариулах үгэж олж адан үл элэг инээмсэглэх нь хүртэл нэг л цайлхан. Охин луу нь хизээч зогсгүй харцаар харсангүй. Хүндлэл даруй төлөв зан хоёр нь харцнаас нь хүртэл мэдрэгдэж байлаа. Тиймдээч нэгэн орой Наташа охиндоо хандан "Олянка минь, сайн хүн гэдэг их ховор байдаг юм. Зарим хүн их мөнгөтэй атлаа сэтгэлгүй байдаг. Харин зарим нь юу ч үгүй мөртлөө хүн чанараа алдалгүй явж чаддаг. Бадрах бол тийм хүмүүсийн нэг гэж би бодож байна" гэлээ. Ойлгоо ээжийнхээ царайг гайхан ширтгэд "Тэр хоёр шиг монгол хүмүүс миний өвөөгийн амийг авраагүй бол чи бид энэ хорвоод байхгүй байсан ч гэж мэднэ. Гэхдээ би зөвхөн тэр түүхээс болоод ингэж хэлээгүй юм шүү. Бадрах угаасаа шудраг үнэнч хүн. Ийм хүмүүсийг амьдралдаа ойрхон байлгаж сурах хэрэгтэй. Ойлгоо юу ч дуугарсангүй. Гэвч ээж нь хүнийг ингэж үнэлж магтаж байхыг өмнө нь барагтаа сонсож байгаагүй тул өөрийн ирэхгүй бадрахыг өөр нүдээр харах болжээ. Харин Наташа нам гүмхэн тосхныг цонхоороо ширтэн зогсохдоо "Хэрвээ миний охины хажууд ийм хүн насан туршид нь байвал өвөө маань Тэнгэрийн орондоо амар тайван байх болно" хэмээн бодож байлаа. Баарны бүдэг шаргал гэрэл гундган дах улаан дарсыг улам гүн өнгөтэй харагдуулж байв. Хөгжимд чигтэлсэн чанга биш, ширээ бүрт өөр өөрийн гуниг, өөр өөрийн баяр хуваалцсан хүмүүс нам гүмхэн суухажээ. Ануужин эхний хундгаа бараг юу ч болоогүй мэт уучхав. "Би уух юмдаа муу л да. Гэхдээ өнөөдөр л уумаар санагдчихлаа" гэд инээмсэглэн хоёр дахь хундгаа дүүргээд "Эртний уг нь их халамжтай хүн байсан. Надад ханиад хүрэхэд им авчирна. Шөнийн жижүүртэй байхад тосоод авна. Би азтай хүн байна гэж боддог байсан" гэд хэсэг чимээгүй болсноо дарсаа дуустал уугаад "Гэхдээ аажимдаа өөр болсон. Эсвэл жинхэнэ төрхөн тэр байсан ч юм билүү" гэд нулимсаа симарчлаа. Яах учраа ололгүй твдэх төгөлдөр "Хүн ууртай үедээ өөрийгөө барьж чаддаггүй байх л да" гэд хундахтаа дарсаа хэд балгав. "Үгүй ээ төгий. Нэг удаа биш, хоёр удаач биш. Эхлээд аяга шиднэ. Дараа нь хаалга савна. Тэгээд уучлаарай гин. Дараа нь ахаад л давтагдана. Сүүлдээ би ямар ааштай байх болоо гэж айдаг болсон. Гэтэл сүүлдээ намайг цогсон. Төсөлж байна уу? Намайг штэ." Ануужин шалбарч улаас нь дух руугаа заагаад "Аав ээж маань надад гар хүрхэн бөөхөл чанганч загнаж ухаагүй" гэж бовтнав. Төгөлдөр өөрийн ирэхгүй бухимд нь дүрс хийж нудрага зангидснаа "Тийм бол өөдгүй ирэл байна да. Эмэгтэй хүнд гар хүрнэ гэдэг чинь адгийн муу хүний шинж" гэлээ. "Миний юунд дутуу байсан юм бол доо? Би муу ихнэр байсан болов уу? Эсвэл хитрхийх ажилдаг байсан болов уу? Битгий тэгж бодоо. Тэгвэл яагаад ингэх ёстой гэж?" Төгөлдөр хариулж чадсангүй. Ануужин салфеткаар нүдэ арчаад өглөө нь шууд салах урагдлаа өгсөн. Буцаж очоод "Аав ээж хоёр минь надад энэ байрыг авч өгсөн. Харин өнөөдөр ажилласаа хүртэл халагдчихлаа" гэж аргаа баран шивнэв. "Юу? Хадам аавын явгалга. Дээрээс шийдвэр гарсан гэсэн. Тэгээд л болоо. Эвлэрэх талаар бодож үзсэн үү? Чи намайг буцаад очихж байгаа мó?" "Үгүй. Зүгээр л амьдралаа нэг мөсөн шийдэхээс өмнө сайн бодсон нь дээр бахаа л гэж." "Би бодсон. Айж амьдрахыг хүсэхгүй байна. Тэгээд ч хайр сэтгэл гэдгийг би мэдрээгүй. Харин" Ануужин үгээ гүйцэлгүй дарсаа ууж дуусаад "Төгий" гэд нулимстай нүдэрээ цэглэн ширтлээ. "Аа. Гэгээтэйгээ хоёулаа манад ирээд байж болно шүү дээ. Байр хоосон гуруула багтчихнаа." "Үгүй, болохгүй." "Яагаад?" "Хүмүүс янз бүрээр ярьж магадгүй. Би төвөг болохыг хүсэхгүй байна"
Тэгээд ч хоёр найзаас минь сураг алга. Гэхдээ би таны ачийг хэзээж мартахгүй. Таны гин шүү. Чи үнэхээр өөр хүн юм аа. Шөнөөрөө болсон хоон ануужинг орцны үдэнд нь хүргэж өгөхөд дээшээ гарах уу? Цайж болоо уучгаад яв гэлээ. Дараа болё. Охин маань хүлээж байгаа. За тийм дээ. Чи чинь аав хүн шүү дээ. Төгөлдөр толгойд охин эргэж алхахад ануужин орцны үдэнд ганцаараа үлдэв. Өнөөдөр тэр бүхнээ ярьж анх удаа сул дорой байж үзсэн ч харамссангүй. Харин холдон явах төгөлдрийг харан зогсохдоо ийм хүнээс л эмэгтэйчүүд айдаггүй. Харин татагддгийм байна гэж бодон санаа алджээ. 3 сарын 8-ны өглөө уг нь эмэгтэйчүүдийн баяр. Гэтэл ямарч баярын уур амьсгал алга. Төгөлдөр эрт тусаад би гандан орчих өдрөө. Хэдүүлээ орой баяр тэмдэглэнэ гэчгээд хариуц сонсолгүй гараад явчихав. Ээж нь ирсэн тул чанцалж гэрт үлдэх хүсэл байсангүй. Хинч таахгүй энэ биеийг хиндэ нандинан хадгалах вүлээ дээ гэж эрслэн бодоод гэрээс гарч автобусны буудлын хавар хэсэг сэлгүүцв. Хүмүүс ирж очин өөрөөрийн амьдралдаа яаран алхана. Хэн нь аз жаргалтай, хэн нь зовлонтой байгааг гаднаас нь хараад ялгах аргагүй. Дараа нь Цэмагийн дэлгүүр орж ганц гоохи авч идэнгээ цонхоор гатгаш ширтэн удаан зогслоо. Цэма өнөөхөл хэрэг дуртай зангаараа "Чанцлаа, баярын мэнд хүргэе. Чи яасан гой хүрэм гудалтай болчихоо вэ? Нөгөө гадаадаас ирсэн ах чинь өгсөн юм уу? Чалхаа ах чинь шоронд орсон гэж дуулдсан. Үний юм уу?" гэж элдвийг шалгаана. Залхаж эхэлсэн Чанцал толгой догсон төдий болоод удалгүй дэлгүүрээс гарчээ. Сургууль дээр очиход гаднах талбай дээр хүүхдүүд шуугилдан инээлдэж хэсэг хэсгээрээ нарлан зогсно. Нэг нь нөгөөгөө цүнхээрээ зохиж нөгөө нь инээмсэглэн зугтахыг хараад Чанцлын нүдэнд өөрийн ирэхгүй нулимс цэлгэнэв. Нэгэн цагт тэрч бас тэдний нэг байсан. Хичнээн удаан зогсноо мэдсэнгүй. "Чанцлаа найзаа" гэх танил дуугаар эргэн хардал дотн найз чимгээ инээмсэглэн гүйж иржээ. Тэд сургуулиас холдон гудамжны мухард суугаад ойр зургийн ховж ангийнхны тухай ярилцав. "Чимгээ, найз нь шийдсэ. Одоо эргэж буцахгүй. Чамайг дагая." "Сайн бодсон уу?" "Энэ дэлгүүрийн эзэн чи таньда. Би анх." "Яасан гэж?" "Энэ ахтай л чи ч ингэснэн дээрээ. Гэхдээ сайн бодоорой. Найз нь явлаа шүү. Ээжид эм авчиж өгөх ёстой." Чимгээ гүйж одсны дараа сургуулиас холгүйхан байдаг дэлгүүрийг удаан ширтлээ. Эзэн нь худлаа инээсэн махлаг шар хүн байдаг. Хаяа худалдаа хийхээр ороход гараас натхан биеинд нь хурж мушилцэж байснаа. "Чи хөөхөн ох юм аа. Ах нь шинэ кино авсан. Үзэж болно шүү. Бас мөнгө хэрэгтэй бол хэлээрэй" хэмээн учир нь үл ойлгогдох зүйл ярьж байсныг санав. "Чи онгоноороо байгаа. Энэ тухайгаа сайн хэлж ойлгуулад ахиухан мөнгө салгахыг бодоорой. Тэгээд 1-2 уулзаад зайгаа ав. Эхнэр нь мэдчихвэл шившиг болно шүү" гэж аминчлан загсан Чимгээгийн үгийг сансаар дэлгүүрт орлоо. Ашгүй хүн алга. Хөөхөн охин ороод ирэхийг харсан худалдагчээр угсгийн босч Чанцлыг нэвт шувд өрөмдөх мэт харснаа марсайтал инээж "Таньдаг дүү байна шүү дээ. Ойртойгоод үзэгдсэнгүй" гэлээ. "Хичээлийн хэрэглээ авч чаддаггүй. Тэгээд л ах нь тусалж болно" гэх сайх гэрийн нүдэнд хуйл тачааллын гал дурлзан туранхай гойлог охиныг нэвт шувд ширтсэн хэвээр. "Миний юу хэлээд байгааг ойлгож байна уу?" гэд асуусан мэт харав. Ах нь хөөгшөн хүн. 1-2-оос хэтрэхгүй. Харин залуус бол осолтой. Нэг шүл олон хийн. Бас хулигтчиж мэднэ. "Тэгээд ямар байна да? Шул уухан л яри." "Би үзээгүй. Жаахан айгаад байна." Ах нь өвдөхгүй. Санаа зовлтгүй. "Та хэдэнд өргөх юм?" "Чи үнэхээр үзээгүй бол 5 зүг өгье." Арайхийн зориглож өгөө зөөж одан хэлж байсан Чанцал тоглоогоос ихсрээд "Ер нь би явлаа. Тань дээр дэмий ирж" гэснээ огцом эргэн хаалга руу зүтгэл
Худалдагч сандран за 1000 төгрөг өгье. Энэ бол их мөнгө хэмээн бовтнолаа. Чанцал нэгэн чийдэд толгой дохиход өнөөхөр сандмент хаалгаа төгжээд охиныг хөтлөн арын өрөө рүүгээ орчихов. 10 дугаар хэсэг төгсөв. Эрлээ зохины дуйл 1-р бүлгийн 11-р хэсэг. Хайр дурлал гэдэг нь цаг хугацааг анзаарах сөхөөгүй болгодог ажээ. Бадрахын хөл бүрэн эдгэрч тулгайг гарч бараг хэвийн болсон тул нутаг буцаас өөр аргагүй болов. Наташа Ольга хоёр тэднийг аль болох удаан байлгахыг хүссэн ч төгөлдөр гэгээ хоёрын тухай сонсоод нулимс зэлэгнүүлэн ямар гонигтай хувь тавилан бэ? Та хоёр минь хурдан боц. Найз чинь нэлэх охинтойгоо хэцүү байгаа. Хэмээн шавдуулжээ. Салах төхөх тусам хэдхэн хоногийн дотор ямар их дасснаа бүгд мэдэрч байв. Тулгаа Наташа хоёр өдөж бүр гал тогооны жижигхэн ширээний ард зэрэгцэн сууж, цайн уун хөөрөлдөж, тэр бүхэл Иремийн нууцхан цэнгэл давтан жаргадаг байсан. Намайг битгий мартаарай гэж Наташаг аяархан хэлэхэд Тулгаа том цэнхэр нүдрүүн эгцлэн ширтээд мартахгүй би заавал эргэж ирнэ гэлээ. Харин Ольга эв хавгийн Монгол Орос үг холбон би чамайг хүлээнэ. Харин чи хэмээн ичимгэрийн шив нэж байв. Үдэс хээгүй бадрах инээмсэглэн гүнж минь би чамд хязгааргүй хайртай. Ажил төрлөө төвхнүүлж дуусмагц хүрээд ирнэ гэд Ольгагийн бормон амтад уруулыг шимэн тэвэрлээ. Тэр шөнө хинэнч 50 унтаж чадсангүй. Өглөөнөдөд салах ус гүйцэтгэн өөрсдөө сайн бодоорой, болгоомж тавиарай. Та хоёр ч гэсэн сайн сууж байгаарай. Би хүлээнэ. Би ирнэ гэж чин сэтгэлийн үгсээ ярилцаж байв. Удалгүй гар даллан нулимсаа нуусаар тэд саллаа. Чухам эргэж уулзах эсхийг хинэн амлалтандаа хүрэхийг цаг хугацаа л мэдэх үзээ. Сэргээж амлсандаа хүрв. Урд оройн 2 машинаар хамгаалуулан тэднийг хэл хүртэл саадгүй хүргэж өгчээ. Харин Наташатай яг ямар тохиролцоо хийснийг хэн ч мэдсэнгүй. Сэргээ хүртэл энэ тухай ам нээсэнгүй. Хэлийн дээсний өмнө 2 монгол залууг ээлжлэн дэврээд намайг уучлаарай. Хожим дахин уулзахын ерөөл өргөе гэжээ. Их нутгийнхаа барааг харсан бадрах Тулгаа хоёр хоромт саадалгүй давхисаар 3 сарын 8-ны өглөө Улаанбаатар хотод орж иржээ. Худалдагч хаалгаа дотроос нь түгжээд чандлыг дагуулan хой дөрөнд орлоо. Эхнэр бараанд авчихсан байсан нь юун азав гэж дотроо баярлан бодох зураа ундаа аяглан тавхтай чихэр өмнө нь тавиад "Чээ даарсан уу? Аль хөрмөө тайлчих" гэж сайхан аашлан бөндөгнөн. Чанцал дуртай дургүй хөрмөө тайлаад даарсандаач тэрөө, айсандаач тэрөө дагчин чичрэнэ. Охины нимгэн цамцны цаанаас тавих жижигхэн хөхийг шүлэнгтэн харж шүүсээ залгиснаа дэрэгдэн очиж суугаад "Чээ хөөх юм. Гоёч би тийм." "Би тийм бишээ. Надад лав таалагдж байна." Худалдагчээр гараа явуулан чанцлын ингэрлүү шургуулан хөхийг нь натгалаа. Чанцал давхийн зодсон ч эсэргүүцсэнгүй. "Ингээд үрчээ" гэж бодон нулимсаа залгин суусаар. Охиныг номхон байсанд урам орсон худалдагчээр доош тонгоон жимийнсэн уруулнаас нь шунал даяа шимлээ. Амнаас нь сэжгэлсэн чанцал нүүр буруулан дургуйцсан ч тас тэврээд шүлстэн үнсэж гарав. "Ахаа би боллоо, явлаа" гэд охиныг тээжлэхэд хэд түрэгцэндээ гимшин "За анх нь яарчлаа, уучлаарай" гэд босон зурагт видео тоглоулагч асаахад төдөдөлгүй насанд хүрэгчдийн кино гарч эхэллээ. Чанцал ичимгээр нүүрээ дарсан ч гарынхаа салаагаар сониучрхан харсаар байв. Худалдагч жижиг өрөөнд орон санд мэнд ороо засчгаад хэвсээ хуулан шалны доорх нүхнээс хайрцагтай зүйл гаргаж ирлээ. Дотор нь нандинган хадгалсан бэлэвчнүүдээс 3-ыг авснаа арай бага санагдсан бололтой 2-ыг нэмээд
өмд рүүгээ гараа шургуулan атгавал өөддөө хөвчрөх шинжгүй. Пижо бол яадгийн болоо гэж амандаа бовтнон хөргөчнөөсөө 4 шилийг аваад чанцал руу очив. Маа Пижо додор халаад гой дулаацна. За. Чанцал өмнө нь ганц нэг амсгаас хэтрээгүй. Сонин үнэртэй гашууптар шингэнийг баг багаар балгасаар удалгүй дотроосоо халаад аятайхан болоод ирлээ. Зоригч орох шиг. Харин худалдагчээр 2 шилийг хоромхон зур залгилж орхиод чанцлыг ажвал шилтэйгээ бараг дуусаж байв. Зурагтаар нүцгэн ир гозойлгон том хүүхэнтэй дуу шуутаахан загас надуулах нь нүдний элхэн. Хоёул ийш оръё гэд өнөөхөр охиныг дэмнэн босгоод ор зассан өрөөнд ормогц ховцыг нь нэг нэгээр нь тайлсаар нүцгэлж орон дээр даран унлаа. Аха яаж яана? Аха би болио хэмээн тийчгэнэв. За муу янхан минь хичнээн тоглох гэсэн юм бэ? Өөрөө гүйжээрээ үздэй гэж шүлсээ өсчүүлэн хашгичиж Лаксбери дээр нь хөвтөд сулбар эн үрлээ. Маш том алдаа хийж буйгаа саял ухаарсан чанцал чадлаараа орилон эсэргүүцэн хашгичиж байв. Доор нь мөрөлдсөн дэжигнэг охины эвдрээгүй гой биений үрэлтэнд худалдагч ирэн өндийн хатурж эхэлжээ. Гандан хэдийн хашаанд хүчний үлмэдэг үнэр сэнгэнэж мөргөлжтийн намуухан шивнэлдэх дуу хаврын сэрүүхэн агаарт уусан одно. Төгөлдөр сүүлийн хэд хоног сэтгэл нь нэг л тогтож өгөхгүй явсан тул өглөө эртлэн ирж нэрсүүдийг өгч ном уншуулан хэмрэн сан тавилахар шийджээ. Эхлээд хайрт Мишельдээ ёроол авахуулаад дараа нь гэгээхээ нэрийг хэлж өнчирч хоцорсон жаахан охиныг ээлдэв гай барцтаас хол эрүүл их өсөөсөө хэмээн дотроо залбирах. Бадрах тулгаа хоёрын нэрийг ч өгч хүний нутагт яваа хоёр найзыгаа осол эндэлгүй эргэж ирээсэй гэж сүсгэлэн мөргөжээ. Буурал лам судраа ивхэнгээ сэтгэлээ ариун байлгаж яваарэ. Холын хүн ойртож хагтсан хүн уучрах шинжтэй байна. Харин яаруу шийдвэрээс бол гомжлол зохино хэмээн намуухан өгүүлэхэд төгөлдөр үл мэдэг нэмсгэлэн толгой дахив. Гэвч хийдээс гарч ирэхэд ч сэтгэл нь нэг л тавгүй хിവэр байлаа. Чанцлын тухай бодох бүрд охины сүүлийн үеийн гунигтай харц дуугаа хуран доошоо болсон төрхөн санаанаас өөр гарахгүй ажээ. Тэр яарсаар гэртээ ирээд чанцал хаашаа явав гэж сандран асуухад цэцгээ өглөө чиний дараал эрт гарсан. Одоо хүртэл алга хаашаа явснаа ч хэлээгүй хэмээн санаан зовсон янзтай хариуллаа. Төгөлдрийн царай тэр дороо барав. Ягаад ч юм зүрх нь хүчтэй дэлсэж муу ёр зөгнөх шиг санагдана. Гэгийг сайн харж байгаарай. Би ойр хавар сургалаад ирье гэж хэлээд яаран гарч одов. Сургууль руу ночих уу? Цэмагаас асуух уу? Хэмээн бодол болон алхаж явтал өөдөөс нь тоос манарган ирэх нэг машин нүдэнд нь туслаа. Эхэндээ анзаараагүй ч машин улам ойртох тусам танил санагдаж дараагийн мөчөд төгөлдрийн зүрх хүчтэй огшов. Бурхан минь гэж өөр нь ирэхгүй шивнэснэ. Найзууд минь ирчихч хэмээн дуун алдан замын гол руу гүйн гарч хоёр гараа даллав. Машин огцом торомслон зогсож хаалган онгойход бадрах тулгай хоёр бууж ирлээ. Хэдэн сар уулзаагүй атлаа хэдэн жил хагцсан мэт санагдсан гурван найз юуж хэлэлгүй бие биенээ чанга тэврэн авч эр хүний тэр бүр гараад байдаггүй нулимс ансганд нь чихтэнхэн гэлтганав. Ашгүй та хоёр минь хүрээд ирлээ. Хичнээн их санаа зоввоо гэж төгөлдөр суун колоогоор өгүүлэхэд бадрах мөрөн дээр налгадаад бид хоёр гайгүй. Жаахан саадчихлаа хэмээн инээмсэглэн хариулав. Харин тулгаа хуучин зангаараа нүд ирмэн за гэгээ мань хаана байна? Явъя уулзалтаа тэмдэглэе. Хүний нутагт өгөх шагаад ирсэн ус чинь арх дарсгүй өнгөрч болохгүй шүү дээ гэд тас хөхрөв. Төгөлдөр энийх гэсэн боловч царай нь бараан хоёр найзынхаа өдөөс хэсэг дуугүй харснаа. Нэг асуудал байна гэж аяархан хэлээд чанцлын тухай товч ирж өглөө. Бадрах тулгаа хоёр хөмсөг зангидан машиндаа сууж төгөлдөр замчилсаар
сургууль дээр ирсэн боловч нэг ч хүүхэд харагдсангүй. Жижүүр өвгнөөс асуусан ч мэдэх юм байсангүй. Сургуулийн үүдэнд хэсэг зогсохдоо төгөлдрийн дотор улам бүр харан хуйлж байлаа. Өчигдөр шөнө Чанцлын харц ямар гунигтай байсныг одоо л санав. Тэр үед жаахан ч болов ярилцаж дэрэгдэн сууж болох байсан шүү дээ. Хайран охин, би яагаад анзаараагүй юм болоо? Тэр өөрийгөө зөвхөн зогсож байтал бадрах гэнэт "Хөөе, тэр хоёр банд гараад ирлээ" гэж дуу алдав. Жижүүрт загнуулж инээлцээр гарч ирсэн хоёр хүүгөөнийг тулгаа дуудаж "Ах нь нэг охин хайгаад байгаа юм. Чанцал гэдэг. Таних уу?" гэж асуулаа. Нэг нь мөрөө хавчаад "Танихгүй" гэснээ нөгөөгөө харав. Нөгөө хүү хэсэг бодож байснаа "Аа тийм, чимгээдээ цаг гарны өмнө яг тийм зогсож байсан" гэлээ. "Өө би мэднэ. Алуу явцгаая" гэд төгөлдөр машинд сууж төдөлгүй чимгээгийн гэрт очлоо. Чухам юу болоод байгааг ойлгосонгүй. Чимгээ царайгаа бараалган "Аха, хурдлыг оройд ч болохгүй" гэж сандран шивнэжээ. Тэр даруй нарийнхан гудамжаар давхисаар жижигхэн дэлгүүрийн өмнө ирэхэд цоожтой байв. Чимгээ бүлтэлцэн "Арын хаалгаар орж болно. Нохоотой шүү" гэхэд гурвал хашаа давангууд том халтар нохоо архиран дайрч бадрах мод шүүрэн "Та хоёр буш ор, би тогтоож бай" гэж хашгирлаа. Төгөлдөр тулгаа хоёр арын хаалгаа руу гүйж хүрээд хаалгыг нь хүчтэй балбан "Чанцлаа, чанцлаа" гэж орилов. Дотроос сандралцсан дуу чимээ сонсогдоход тулгаа мөрөөрөө хаалгыг хүчтэй мөргөн тас низ дуу хадаасаар дотгош оржээ. Орон дээр гарн хүлээтэй Чанцал наан нь өмдөө өмсөж ядах хөгшин ир зогсно. Төгөлдөр юу ч хэлэлгүй хөрмөө тайлан нөмөргөөд "Ах нь ирчихлээ. Хари" гэж намуухан шивнэв. "Би зүгээр л мөнгө олмоор байсан юм" гэж шивнэхэд төгөлдрийн зүрх базлан "Мөнгө олох гэж өөрийгөө золиослох хэрэггүй. Буруу алхам хийхээс ч өмнө амжиж ярьлаа. Харьяа." Чанцал тэссэнгүй. Төгөлдрийн ингэрт наалдан мэгшин уйллаа. Энэ хооронд бадрах тулгаа хоёрт хангалттай сайн гөвшүүлсэн худалдагчээр "Өөрөө л гүйж ирсэн. Би хүчлээгүй. Тэгээд ч янз бүрийн болоогүй. Ахыгаа уучлчих. Гэр бүлийг минь бодоод өнгөрөөчих" хэмээн шалдаа бужгсан амтан хөлсөө чихруулан өглөж байлаа. Хаврын жихүүн өдөр 17 настай охин амьдралаа буруу тийш эргүүлэх нэгэн алхмын ирмэг дээрээс ийхүү буцаж чадсан юм. Харин түрнийг ийм харанхуй руу түлхсэн ядуурл айдас ганцаардл нь хаашаач алга болоогүй хэвээр үлджээ. 11-р хэсэг төгсөв. Эрлийн зохины дуйл 1-р бүлгийн 12-р хэсэг. Төгөлдрийн өмнө гэмт хийсэн хүүхэд шиг толгой гудайлган суух Чанцал түүнийг буруу зам руу түлхэх төгсөндөө гэмшин дууга хураасан чимгээ хоёр машинд суусан цагаасаа хойш бараг л юу ч ярьсангүй. Үүнийг анзаарсан төгөлдөр дотнчлан тэврээд "Чанцлаа миний дөө, өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ. Ахынх нь хоёр найз ирчихсэн байна. Гэгээг аваад хэдүүлээ сайхан сууцгаая. Бүх зүйл сайхан болноо" гэж намуухан хэлв. Чанцал үл элэг налан төгөлдөр рүү шахан суугаад "Уучлаарай ахаа. Дахиж ийм тэнийг юм хийхгүй" хэмээн арайхийн шивнэхэд "За, одоо тэр тухай бодохоо байл. Хүн алдаж болно. Харин алдаагаа ойлгоод эргээд босгол хамгийн чухал" гэж төгөлдөр инээмсэглэн хэлжээ. Тэд замаараа гэгээгээ аваад шууд хорооллын 3 өрөө байранд очлоо. "Энэ хэний байрав?" гэж төгөлдөр гайхан асуухад бадрах "Манай эгч хүргэн ах хоёрынх. Намайг түр байж болно гэсэн юм. Өөртөө хөдөө явсан" хэмээн хариулав. "Түрээслэх болов. Хэдүүлээ бөөндөө байвал гоё юм. Найз нь асуугаад л үзье. Одоохондоо мөнгө төлөх шаардлагагүй." Тэд хамтдаа хоол хийж сэрээгээ засаж эхлэхэд чимгээ хэдэнтэй "Би харснан дээр баха" гэж хэлсэн ч Чанцал түүнийг явуулахыг хүссэнгүй. Гэгээ аавынхаа бас хоёр ахыхаа өвөр дамжин эрхэлж хаяа нэг халбаг барин эд химэн тушаах нь бүгдийг инээлгэнэ. Тулгаа мөрөн дээрээ мордуулж бадрах хамрыг нь чимэхэд гэгээ тас хөхөрч гэр дүүрэн хүүхдийн гингээ инээд
цангин хаажээ. Энэ зур төгөлдөр яаж ч байсан тухайгаа ярихад тулгаа өндөлцөн "Чанцал чинь ийм ундаг охин байд шүү дээ. Гэгээ маань сайн ихчтэй одоо алцахгүй. Бэдэд санаа амар ажиллаа хийх боллоо" гэж магтав. Харин Бадрах хундахтай арих Ярвасхийн татаад "Чэдэр ануужийн эмчээ дуудааж ганцаараа гунид сууснаас энд хөгжилдөг" гэхэд тулгаа дэмжин төгөлдөрч урайлган басан телефон утас шүүрв. Чанцал өөрөө ирэхгүй чих тавин суухдаа урдын адил сэтгэл нь өвдөж атаархалд автсангүй. Нөхрөөсөө салсан, ажлаасаа хүртэл халагдсан. Ганцаараа шинэ амьдрал эхлүүлэх гэж зүтгэж байгаа тэр эмэгтэйг бодоход өөрөөсөө ирэхгүй ичих шиг. Хэдхэн цагийн өмнө мөнгөний төлөө бууж өгч, хувь тавиландаа гомдлон суусан өөрийгөө санахад нүүр нь халууд өгөв. Би яагаад түүн шиг байж болохгүй гэж? Би яагаад сурч хичээж болохгүй гэж? Анхудаа Чанцал төгөлдрийг хайрлана гэдэг нь түүний дэргэд ирхэлж өрөвдүүлэхийг хэлдэггүй юм байна гэдгийг ойлгож эхэлжээ. Харин тэр хүний бахархдаг хүн болохын төлөө өөрийгөө өөрчлөх зоригийг хэлдэг юм байна гэж ухааран сэтгэл нь хөнгөрчээ. Төдөдөлгүй ануужин ирж залуус танилцсан хундагны харших чимээж нэмэгдлээ. "За одоо ярьдаа. Яаж яваад ирэв? Яагаад ингэж удав?" хэмээн төгөлдрийг хундган урган асуухад тулгаа "Энэ Бадрах чинь хүний нутагт баатар голох гээд бөө хэрэг тарьсан шүү дээ" гэж бүгдийг нийлгэв. Бадрах жуумалдсан ч төдөдөлгүй Оросд болсон бүх явдлыг ярьж эхэллээ. Эхэндээ хөгжилтэй дурсамж шиг сонсогдож байснаа яриа аажимдаа бүгдийг дууг болгов. Хэл мэдэхгүй хүний нутагт амьд үлдэх гэж тэмцсэн тухай, бие биеэ орхилгүй зүтгэсэн тухай, хүний сайхан сэтгэл гэдэг заримдаа цусан төрлөөс ч илүү түшиг болдог тухай сонсох тусам Чанцлын цээж давчдаг шиг болов. Хүмүүс хайртай хүмүүсийнхээ төлөө ингэж тэмцэж, найзынхаа төлөө амиаж үл хайрлан явдаг юм байна. Харин өөрөө ганцхан өдрийн цөхрөлдөө бууж өгч бүхнээс зугтах гэж байжээ. Гурвал явсан бол арай өөр бах. Яла гэж гэгээ маань их цутрна. Гэхдээ одоо бүх зүйл ард туцарсан. Тийм шүү. Маргааш зах гарч үлдсэн бараагаа зарыг. Дараа нь 2 машина борлуулад аятайхан байрлалтай газар олно. Яг зөв. Бид 2 эмчлүүлэх нэрээдлэр сайхан амарсан. Юун түрүүнд мөнгөтэй болцоход Оросоос машин, мотоцикл зөөе. Би ч тэгж бодож байна. Цаг хугацааг алдаж болохгүй. Гэвчлэн халуун яриа өрнүүлсээр үүр цайх үед амархаар хэвджээ. Өглөө эртлэн сэрсэн чимгээ Чанцлыг аяархан дуудан сэрээгээд "Найз нь явлаа. Гэрээрээ орчход хичээлд явна" гэж шивнэхэд Чанцал өндөд суугаад "Яана, чи мөнгө олж чадсангүй шүү дээ" гэж санаа зовнин өгөөлөв. Чимгээ үйл ялэг инээмсэглэн толгоос ихсрэн "Зүгээрээ, би тийм замаар явахгүй. Танаа 3 ахын яриа надад их зүйл бодогдоллоо. Арайч өгчгүй байх уу? Амьдрал угаасаа амархан байгаагүй юм чинь" гэжээ. Чанцал дуугарсангүй. Гэвч тэр өөрөө ч ялгаагүй өчигдөр оройноос хойш их зүйл ойлгожээ. Бэрхшээлээс зогтох биш, өөдөөс нь сүр зогсох хэрэгтэй юм байна. Хүн алдаа гаргаж болно. Харин тэр алдаан дээр үлдэх хэсгээ өөрөө шийддэг болохыг ухаарсан. Чимгээ гарсны дараа Чанцал хэсэг эвтэж ирээдүгээ төсөөлөн бодов. Нэг өдөр сургуулаа төгснө, ажилдаа болно. Аав ээжтэй туслана, гэгээтэй хамт инээлтэнэ. Төгөлдрах өөрийг нь өрөвдөж биш, бахархаж хардаг болно. Тэр бодолтой өөрийн ирэхгүй инээмсэглэн ухсхийн босоод галдгоонд орж цай чанан хоол бэлдэж эхлэв. Ах нар босоод идэг гэж бодохоор яагаад ч юм сэтгэл нь догдлож урд урдынхаас илүү хичээнгүй хөдлөж байлаа. Удалгүй том өрөөнөөс тулгаагийн эвшээх дуу сонсогдож араас нь Бадрах төгөлдөр хоёрч гарч ирэв. "Пөөх, яасан сайхан үнэртэж байна" гэж тулгааг уулга алдахад Бадрах "Манай Чанцал тоглож болчихсон байна шүү дээ" гэд инээлээ. Тэд ширээгээ тойрон сууж халуун цай оочлон өглөөний хоолоо идсний дараа төгөлдөр хэдүүлээ эхний ээлжинд авчирсан бараагаа зарж мөнгөтэй залгая. Дараа нь
машинуудаа шийдээ гэв. Хоёуланг зарах юм уу? Тийм ээ. Бидэнд одоо мөнгө хамгийн их хэрэгтэй. Явгангүйгээд ч хамаагүй ажил амжуулъя. Тэгвэл машинуудаа зараад арай хямдхан орос тэрэг авчихвал яасан юм? Ядаж хөлд үжилчихнэ. Болох санаа байна. Юутаж эхлээд нөхцөл байдлаа харъя. Бадрахтай хоёр машина зарах арга чарга хай. Бас амьдрах боломжтой гаражтай томхон хашаатай газар байвал судлаарай. Хотын төв рүүгээ ойрхон байвал бүр сайн гэлээ. Бадрах толгой дохиод төгөө чи гэгээтэйгээ хэсэгтээ энд амьдар. Тулгаа бид хоёр яхав гэр оронтой хүмүүс. Гэхдээ оройтсон үед ирж хонож өнжиж болно гэхэд тулгаа дэмжив. Гэхдээ гэгийг харах хүн хэрэгтэй байдаг. Тийм болохоор л гээд төгөлдрийг санаа алдахаж чанцал сандран аха би харъя л да. Угаасаа надад асчихсан гэж яаран шулганлаа. Миний дүү хичээлд яваа. Хэрэгтэй зүйлээр ахын тослно. Нэрээ авчирсан бараан дотор чамд харах хувц байгаа. Таалагдсанаа сонгоод аваарай. 3 ахих нь бэлэг шүү. Харин бидэнд хаяа хоол хийж өгч байгаарай гэж тулгаа хажуунаас нь хэлэхэд бүгд инээлтлээ. Тэд зах дээр зогсож авчирсан бараагаа зарсаар орой олгов. Эрээвэр миравар бодолтой чихэр бохи үнэртэй ус хүний нүд булаах гадаад хувцас гээд тэр үед олдоц муутай бараанууд байсан тул орой болоход бараг бүх зүйл зарагджээ. Мөнгөө тоолох зураа төгөлдөр за хангалттай явцгаая гэхэд үлдснийг нь яхав гэж бадрах гайхширхад хадгалцгаая. Хожим хэрэг болно гэжээ. Гэнэт төгөлдөр мөнгөө 3 хувааж эхэлтэл бадрах гараас нь зөөлөн бариад бэд чин дөрүүлээ шүү дээ. Гэгээгээ яах юм? Гингүүд тулгаа уулгалан тийм шүү. Адилхан зовж ирсэн ус байж химэн этгэл төгс дэмжив. Төгөлдөр хэсэг бодол хийснэ. Тэгвэл ингээ. Одоо ч цаашидч олсон орлогынхоо 4/1-ийг хадгалаж бай. Хэн нэгэнд маань гинтийн асуудал тохиолдож болно. Тэр үед хэрэг болно. Гээд бие рүүгээ харан толгой дохиж гар барин тохиролцов. Маргааш нь балдан дагуулан зах руу явхад энэ мөнж гой машин юм а. Эхүүнэд хүрэх байхаа да гэв. Гайгүй зарчих байхаа. Засварын газар нэг санаатай. Хаана? Боломжийн барилтаа газар олдвол хаан ч яхав. Харин таныг харуулаар авна шүү. Аах нь чадах юм болов уу? Архиал багсчих. Чалхаа ял авах нь тодорхой болсон. Одоо охиндоо жаахан анхаарал тавь. Ажилгүй мөнгөгүй болохоор хэд зүү юм гэд балдан уртаар санаа алдав. Төгөлдөр түүнийг дагуулан захаар орж гэрийн бүрээс мах, гурил будаа зэрэг хүнсний зүйл цуглуулан балдан өгөөд үүнийг сэтгэлийн бэлэг гэж бодоорой. Боломж гарвал цаашдаа ч туслана гэлээ. Үрчгэр нүрээ элбэн өмөлцөж зогссон балдан муухай ажиллаж явсныг минь уучлаарай гэд аньсгаа арчлаа. Тэр яах вэ? Харин нэг юм гоё. Би их завгүй байна бах. Гэгээг чанцлаар харуулмаар байдаг. Хоорондоо их тасчихсан. Чанцал хичээлтэй үед цэцгээ их ирж туслбал бүр сайн. Өөр хүнд итгэж чадахгүй нэ. Тэгэлгүй яхав. Юунд нь дургуутсав. Ийхүү төгөлдрийн сэтгэлийг зовоож байсан асуудлууд нэг нэгээрээ зэгцэрч удаан үргэлжилсэн шуурганы дараах тэнгэр шиг амьдрал нь баг багаар цэлмэж эхэлжээ. Бадрах тулгаа 2 машина зарах бас боломжийн хашаа байшин сургалах ажилдаа ийш тийш явж байх оронд төгөлдөр нэгэнтээ шийдсэн ажлаа амжуулахаар гарлаа. Сүүлийн жилүүдэд холбоо тасарсан аавынхаа төрсөн дүүгийнхээ сургалсаар байж арайхийн боллоо. Хаалгыг нь тогших мөчөд дотроос гарч ирсэн авгаах нь хэсэг гайхан зогссноо. Төгөлдрөө чи мөн үү хэмээн уулга галдан тэврэн авлаа. Гэрт нь ормогц төгөлдрийн сэтгэл нэг л тавгүй болов. Урд нь олон хэмжээ амьдралтай айл байсныг тэр сайн мэднэ. Харин одоо зах зээлийн шурганд бусдын адил нэрвэгдэж амьдрал нь нилээд доройджээ. Хуужирч элэгдсэн тавилан олон дахин нөхсөн хөшиг хүүхдүүдийнх нь өмссөн хувцас хүртэл энэ айлын амьдралыг ямар болсныг илтгэн. Төгөлдөр болж өнгөрсөн бүхнийг талигач Мишелийг охин гэгээгийн тухай цаашлаад аав ээжтэйгээ уулзах санаагаа бүгдийг нь нуулгүй ярьжээ.
Аавгийнх нь дууг сонсож сууснаа нүднийхээ нулимсыг арчин аах нь дүүдээ чадах бүхнээрээ туслана. Хэцүү үед төрөл саднаа их өгүүлдэг сандаг байна гэж хоолон зангируулан өгүүлээд тамхиа татан хэсэг бодол хэлж сууснаа. Аав чинь шашин шүтлэг ихтэй хүн шүү дээ. Огныг чинь шууд хүлээж авахгүй л болов уу? Гэхдээ яаран дүгнэх хэрэггүй. Аах нь ойр мөгх нь нутаг явна. Энэ тухай айтаахан хэлж ойлгуулж үзье гэв. Цаг агаар дулаарахаар аав ээжтэй очиж золгох бодолтой л байна. Хэрвээ болохгүй бол охиноо энд үлдээгээд явдаг ч юм билүү гэж бодогдоод байх юм. Яаж болох вэ? Нэлэх хамтныг орхиод явна гэж юу ах вэ? Аах нь яаж ийгээд аавын чинь санааг өөрчлөхийг бодъё. Цус нэгтэй хүмүүс чинь эцтэй ойлголцох ёстой. Гэснээ гэрийн буланд сууж байсан хүүгүүдийг зан. Чамд ямар нэгэн ажил хэрэг гарвал манай энэ хоёрт хэлээрэй. Сургууль төгсөөгүйч ажил сайн үг даадаг хүүхдүүд итгэж болно. Гэхэд өнөөх хоёрын ч дуугийнх нь толгой дохиж байлаа. Төгөлдөр тэднийг хараад өөрийн ирэхгүй уярчээ. Хүн бүрл хизүү цаг үеийг туулж байсан ч бие биедээ туслах гэсэн сэтгэл нь хэвээрүүлсэн нь түүнийг багхан ч болов тайлхруулав. Буцах замдаа тэр машинаа хянуур гэгчин жолоодон гундуухан алхах хүмүүсийг цонхоорширтан бодолд автав. Амьдрал нэг талаар хэцүү хэвээрээ урд нь хийх ажил мундахгүй. Гэгээгийн ирээдүй аав ээжийнх нь хариу үйлдэл, засварын газрын мөрөөдөлгээд санаа зовох зүйл олон. Гэсэн ч тэр одоо ганцаараа биш болжээ. Үнэн ч найзууд нь байна. Төшиж тулах төрөл садан байна. Төгөлдөр инээмсэглэн хурдаа нэмсээр хотын төв рүү орлоо. 12 дугаар хэсэг төгсөв.